Би энэ ажлын хэсэгт байхгүй л юу хянаа шалгах төр хороонд байхгүй. Гэхдээ тагнуулын ерөнхий газраас авсан тайлбар бол 2 удаа засгийн газар руу нэг нууцаас гаргах ёстой, нууцад авах ямар ч үндслэл байхгүй гэсэн мэдээлэл өгсөн байт юм байлээ. Тэгээд 90000 хорооноос бас энийг нууцаас гаргаач энэ ямар ч байхгүй гэхэд л зөвхөн аудит ч гэсэн энэ бол ерөөсөө оюутлогын хүсэлтээр л авсан бид нар байгууллагын нууцаар авсан гэл тэгээд идэм байлээ. Тэгэд би зүгээр ингэж л бодож байна. Доотлын өгүүлбэрийг харахад аюулгүй орчныг бүрдүүлсэн нөхцөл гэж байна шүү дээ. Тэгэхээр аюулгүй орчныг бүрдүүлнэ гэж яад дээ. Одоо нөгөө хуучин бол цагдаагийн ерхий газрын тусгай тасгаас хамгаалт авч өгдөг байсан. Энийн тайлбар гаргуулад тэр цэрэг цагдаагийнх нь хамгаалалттай Монгол улсын төрийн ордонд орж ирээд Монгол улсын их хурал дээр байгуулагдсан хянан шалгах төр хороонд орж ирэхийг харъя л та бүгдээрээ. Тэр хуйглан хамгаалтыг хийгээд өгч бат нарийн дарга. Тэгээд бас ажиллаж болно шүү дээ. Очно гэж байхгүй шүү дээ. Энэ бас нөгөө газрын тосны үйлдвэрийн ажлын хэсэг дээр бас энэ явдал тохиолдчихсэн байхгүй юу? Бас л нууцын ямар ч юу хангаагүй хад нууцад авцсан байдаг. Тэр нь тэгээд нугаа даагч юм байхгүй. Нэг тийм л юм байлээ. Тэгэхээр энэ Монголын төрийн толгой дээр гიშгдсэн ийм том компанитай бол хатуухан ярьсан зүг бах уу? Миний цуглуулсан материалаар бол сонь юм гарч ирж байгаа. Би тэгээд танаа хянаа шалгах төр хороонд орё гэхээр бас асуудалтай л байна. За